Ирхэм хүндэт үзэгчдээ 2026 оны гал морь жилийн 3 сарын 8-ны өдөр ээжүүдийн баярын энхэн өдөр игдүүтэй хөөрхөн бяцхан тамирчид маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж алдар хүндийнхаа анхны гарааг манай нэвтрүүлгээс эхлэж хайртай хөөрхөн ижий нартаа хамгийн сайхан бэлгийг барихаар баярын шинэхэн дугаарт маань хүрэлцэн ирээд байна. Уралдаж байгаад ухарч тавхдаг, уйлж мөлхөө төрүүлж ирдэг, алгаан дашин тантгнон бужигладаг, азийн бөмбөгөө амандаа хийдэг, хүн бүрийн хайрыг булаасан хөгжилтэй хөөрхөн дүүнер маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд оролцож, алдар хүндийнхаа анхны гарааг манай нэвтрүүлгээс эхлэх гэж байна. Бяцхан хөөрхөн тамирчид маань тэмцээн уралдаанд оролцож, ялж ялагдаж яваага хараахан мэдгүйж гэлээ. Тэв дэлхийд нэр алдран толсон тамирчид, Динж хотод барилдах бөхчүүд, үзэгстэн монголжингоо өхөд, үейлэн дуран, үгэн цэцэн, олон алдартангууд маань эндээс л мэндэлж, Олимпийн тэнгэрт их орныхоо төрийн дуулыг игшиглүүлж, алтан Соёмбод талбайгаа мандуулах авраг олон тамирчид маань эндээс л төрөн гарч байгаа лээ. Ингээд 10-20-30 жилийн дараа аав шигээ ээж шигээ болсон хойно хүүхдүүд маань энэ нэвтрүүлгээ үзээд хөөр баяслаар бэлхэн байх болно. 2026 оны гал морь жилийн 3 сарын 8-ны Мартин 8-ны тусгай дугаарыг маань хүлээн авч үзнэ. Хөөрхөн бяцхан тамирчидаа амжилтын дээдийг хүсэн өрөөж байна. Алдрайхан хөөрхөн дүүнрийн маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаан авторалын уралдаанаар эхэлдэг. За ингээд эхний хөөрхөн тамирчдыг маань хошуучлаад хөл хурдтай, дөрөө чангатай, хөөртэй, баяртай оролцогч, нүдэндээ галтай, нүүрэндээ цогтой хөө гам баярын их хүслэн дөө маань гараанасаа гарan барайны зүг гайхалтай гिच нь хурдалж явнаа. Ирчтэй, хүчтэй, инээдтэй, хөөртэй олноос онцгой, бусдаас бузгай алтан медалаар ингрэм илааж, авраг ханхуу өргөмжлийг авсан азтай одтой, адтай хиймэртэй, авхаалчтай самбаатай их хүслэн маань өнөөдөр дөнгөж ертөнцид мэдлээд 9 сар хүрч байгаа. Хөөртөн дуудаг нэрийг нь Монголтэй гэж хөөртөн дуудалдаг. Хөөрхөн монтготой хүү маань сахилахгүй хоббитэй, унган босгон, угаан, цэвэрлэн, түүгээрүүгээр аялан, түмхэн шангаа төчигнүүлэн, тунчиг өдрийг хорвоотой танилцаад хоромж завгүй өнгөрөөнөө, хоромхонч зүгээрээс авахгүй, зүггүйтэд дэггүйтэж шинжилт судлах хоббитэй, идэх дуртай хоолн, тунчиг амттай цовингаа базаж байгаад, цацаж байгаад амтрхан идэх дуртай да. За ирээдүйд Төмөндөө нэртэй төрдөн алдартай хүндтэй Баатар ханхүү болно. Хөөрхөн хүү маань 1-р байранд ирлээ. За түүний араас 2-р байранд амар сайхан авагтай алтан учир дөө маань яста шил дараад шижгэнтэл тавьж авна да. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай авхаалчтай самбаатай алтан учир дөө маань хорвоо дэлхийдээ мэдлээд өнөөдөр 10 сар хүрч байгаа. Хонгорхон хөөрхөн дүү маань олны дунд од мэт гэлэлцэж бусдын дунд бурхан мэт данайсан бузгай мундаг оролцогч байлаа. Жоохноо гэж хөөртөн дуудуулдаг. Нөхөрсөг, найрсаг, хамт олонч зантай. Хөөрхөн хүү маань удирдлага бариад телевизэн хүүхэлдэйн кинон дээр тааруулаад үзчихдэг хөөрхөн сэргэлэн хүү гиншүүдээ сониуч зантай, шинжилт судлах хоббитэй хөөрхөн дүү маань бантан усан үзэм, жимсгэн өндөгний шарыг өдөх үнэхээр их дуртай гинэ. Бандгар хөөрхөн хүү маань бандэтл суугаад амттай хоолыг ширээгээр тарж гэр бүлээрэн сууж агаад хөөрхөн гिच нь хот пог инээгээд л хоолоо гэр бүлээрээ амтраган идэх дуртай. Ирээдүйд найранд 10 дуутай, наадамд 10 даваатай, тодоос тод багнаа авраг олон гэлэлцнаа. За түүний араас
Баяр сайхан авагтай сад эрхэс дуу маань орж ирлээ. За сад эрхэс гэж яста жирээтэл тавьж аваа. Чихтэй мундаг авраг маань бол сад эрхэс маань байла. Олноос онцгой бусдаас бузгай тэнгэрлэг нэгэн гэр бүлийн тэнхлүүн зантай дуу маань тэрэгэн дотроо багтаж ядан яста тентэр тунтар тавьж авна да. ертөнцид мэдлээд 9 сар хүрч байгаа. Биеэр жахаж бэлчээр томоо. Харваад мэдлээд удаагүйч хонгорхон ухааны далай. Уужим аваргаа. Эрхэс авраг гэж ижээ аав нь хөөрдөн дууддаг. Эрхэсийн маань хоббиг бол хүндийг өргөн, хүчийг үзэн, барилдан, ноцолтон, унган, босхон, угаан, цэвэрлэн, дуулан, бүжиглэн, авьяасаан үзүүлэн, алга дашуулан суух дуртай. Ирээдүйн их од маань байгаа. Идэх дуртай хоол нь бантан, цутан шүлэнд үнэхээр дуртай. За тадаас тад гялалзах урлагийн од маань төмөндөөн алдартай, төрдөөн нэртэй ардын жүжигчин ирээдүйд болон гялалзнаа. Авхаалт самбааны дээд хүүдээ аз жаргалын дээдийг хүсэн өрөөё. За ингээд 2 дугаар үеийн хөөрхөн дуунийг маань хошуучлаад далахчив авахтай нандин эрдэн дуу маань гараанаасаа гарлаа да. Яста олноос онцгой бусдаас бузгаа жирвээсэн хөмсгтэй жимсэн улаан уралтай чихтэй янзын гоо охиныг нандин эрдэн гинэ. ертөнцид мэдлээд 9 сар 21 хонож байгаа. Аав ээжийн алаг нүдэн бомбартай. Игчтэйгээ хамт тоглож, дуулаж, бүжиглэж гоёо гэд алгаан дашин бүжиглэх хоббитэй, гурилтай шүлбүүз. Аавынхаа хийж өгсөн амттай хоолыг амтрхан идэх дуртай, алаг нүдтэй бомбгар мэстэй, ирээдүйд шүдний дагн мундаг эмч болно. Аав ээжийн алаг нудан авхаалчтай хөөрхөн мис охин ихтүүтэй хөөрхөн инээ дээрээ ингүй их харийг түгээдэг тэв дэлхийд нэр алдархан царай тулах царайлаг чадварлаг боловсон хүчин ирээдүйд болно. Хөөрхөн охин маань 1-р байранд ирлээ. За 2 дугаар байранд маань даваад ирж явахтай чөөж ям цавраг маань гараанаасаа гарлаа. Ээдээ тэнгэрлэг нэгэн гэр бүлэн цэглүүн зантай хөө маань тэрэгэн дотроо багтаж адан тентэр тантар давх явна да. Данаас хөөрхөн хөө маань дал мөрөөнд дарсан гэзэгтэй даанчиг сайхан төрсөн юндэнгөөгөө авраг байлаа. Өнөөдөр 11 сар 29 хоногтай чаажинкаа гэж хөөрдөн дууддаг. Машинаар тоглох дуртай, маасайдл хөхрөх хоббитэй, их хотынхон хөгжил цэцгэлтийг хараад ижихэн үүр дээр суугаад аавынхаа машинд аялгууд дугаан аялгуулан гуруулаад дуулаад ангайтл инээл цэцгээгээд сэнгэнтэл тавих хоббитэй, том бууз, тунчиг амттай буузыг базаж байгаа цацаж байгаад өрөөн идэх дуртай. Ирээдүйд эрдэм намаар биеийн чимсэн их орондоо ихийг хийж бүтээх тооны ухаанд мэргэшсэн тунчиг мундаг инженер залуу болно. Хөөрхөн чоож ям цавраг маань хад инээсээр 2 дугаар байранд ороод ирлээ. За 3 дугаар байранд маань боён тогтох авахтай ухаан заяа охин маань орж ирж байна. За энэ охин бол яста манцаатай тамирчин нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирсэн цагаас нэвтрүүлэг дуустал тэмцээн өнгөртөл үргэлжил инээд алдсан хөгжил хөөр имдээд болсон хөөрхөн инээмтгий оролцогч байлаа. Азтай жаргалтай гэр бүлийн ангайтл инээд алдсан авхаалт самбаатай ухаан заяа охин маань 11 сар 26 хоногтой өөдөс гэж хөөрдөн хөөрхөн охиноо ижи аав эмээ өвөө хөөрднөө тоглоомороо тоглоно. Томчуудын дунд суугаад харин тунчиг сайхан буу халнаа. Инээд алдаж байгаад л буу хална шүү дээ. Эрчтэй хүчтэй оролцогч маань зураг зурна. Зургаан ахуулаад хөөрхөн гिचэн инээд алдаад поз авна. За шаг хийсэн шатрын цадгар хөө маань шатар даам нүүчгдэг үнэхээр мундаг охин гин шүү. Шатар даамны ард суух юм бол хөөрхөн инээд алдаад л хуруугаараа түлхээд л тоглож чаднаа. За бантан банш будаатай хуурганд дуртай охин маань ирээдүйд шатрын спортын их мастер болж Монгол улсынхаа нэрийг дэлхийн давцнаа цорайтуулсан авраг шатарчин мундаг модель охин болон гялалзан гэлтгэнэх болно.
За дараагийн хөөрхөн дүүнрийг маань хучуучлаад Нэргүүбаатар авахтай Ананд дуу маань гараанаас гарлаа. Ээдтэй нүдэндээ галтай нүүрэндээ загтай сэргэлэн төрсөн сэтгэрхөө сэтгэл татам царайлаг тамирчин голноос онцгой тамирчин бусдаас бузгай тамирчин энэ удаагийн дугаарын маань алтан медалийн эзэн тамирчин азтай одтой хиймэртэй тамирчин авьяаслаг мундаг хөөрхөн тамирчин. За яста бүх тэмцээндээ бусдаагаа хучуулсан. Манцуутай тамирчин нэвтрүүлэг маань 4 тэмцээн уралдааныг зохиодог бол Нэргүүбаатарын Ананд дуу маань дөрүүлэнд нь төрүүлж бусдыгаа хушуучилсан бузгай мундаг оролцогч байгаа. 10 сар 25 хоногт аав ээжийн амин эрдэнэ налиа зантай хөөрхөн оролцогчийг андаг гэж хөөрдөн аав ээжийн дуудана. Андаг хөө ёстой сэргэлэн төрсөн сэтгэрхүү байлаа. Бусдаас бузгай алнаас онцгой андаг маань бөмбөгөөр тоглоно. Бүх барилд нь хүндийг өргөн хүчийг үзнэ. Хүн болгонтой гар барин мэдчлэн хөөр баяр болно. Зүггүйт нь дэггүйт нь оролцохгүй ажил хийхгүй зүйл гэж ондог андагт байхгүй гин шүү дээ. Бантан сог хоёрт баруун зөнгөд дуртай алдартай тамирчин сагсан бомбогчин болно. Цэгцэрч амжаагүй амьдралын минь цэцэг болгон дэлгэрүүлсэн үр минь цэл залуу насанд минь цогоод ирсэн янзгхан минь гэж аав нь хүүдээ дөрвөн мөртийг зохиожээ. Ананд хүү маань бусдыгаа хушуучлаад 1-р байранд ирлээ. За 2-р байранд маань ган баяр авахтай Сандар охин маань ороод ирлээ. Саатайсан, сэтийсэн хамгийн гоё нүдтэй хамгийн хөөрхөн оролцогч алагнууд нь тармалцсан авхаалцсан баатай монголжингоо бол Сандар дуу маань эла 11 сартай алагнуудтэй ээжийн эргэр нүдэн охин аавын алагнуудын гүнчхэн эмээгийн эрх нүдэн охиндоо эрхлэж уралдаж зүггүйт хоббитэй алагнуудын Сандар охин маань амттай л бол бүхий л хаалыг амтрах идэх дуртай да. Ирээдүйд авьяас бэлгэрэн галалтсан алагнуудыг тармалзуулсан дэлхийн мис болж дээлтэй Монголоо алдаршуулнаа. За ингээд 3-р байранд маань гоод баяр жаргалын гоод элдүү маань сууж байна. 10 сар 25 хоногт аав ээжийн амин гүнж алиа зантай ардын үлгэрийн гүнжээ. Хөгжим сонсно хөөр баяр болно. Моцарт, Маяковский Монголоос бол Жанцан норов чулуунгай шарвган эсийг сонсох дуртай. Бүжиглэж, бөмбөгөөр тогтож, машинаар зугаалах үнэхээр дуртай охин маань шөлтөө хоолноос хизээж буцдаггүй. Сарж байгаад, базаж байгаад, цацаж байгаад өрөөн идэх дуртай. Ирээдүйд урлаг спортыг хослуулсан ухаалаг лидер, хөгжимчин, бүжигчин, урлагийн од болон гялалзан гялтганах болно. За ингээд хамгийн сүүлийн 3 тамирчин маань хорд хөж авхаалт самбагаа сориход бэлэн болоод байна. За ингээд тоолбол наш хэцүү, төөлбөл бийж хэцүү 3 хөөрхөн тамирчдыг маань хушуучлаад баяр жаргал авахтай гоод элдүү маань таадаг гараанаас гарлаа. Энэ удаагийн дугаарыг маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн хайр булаан оролцогчийн маань нэг баяр жаргалын гоод эл 10 сар 25 хоногт үлгэрийн гүнчхэн гэж хөөрдөн дуудалдаг. Хөгжим дарах хоббитэй, бүжиглэх дуртай, бөмбөгөөр тогтох дуртай, машинаар тоглох хоббитэй гинэ. Шөлтөө хоолнд үнэхээр дуртай. Сэргэлэн турсан сэтгэр охин маань спортлог, бүжигчин, хөгжимчин болон ирээдүйд гялалзах болно. За 2-р байранд маань бат сайхан авахтай сэцэн бэлэг дуу маань орж ирж байна да. Сэцэн бэлэг дуу маань ястал төрсөн байдлаа зурсан юм шиг царайлаг сайхан юндан гөөгөө цагийг эзлэх ирээдүйн их авраг маань байлаа да. Олноос онцгой бусдаас бузгай бум байсан жирвийсэн хөмсгтэй чихтэйхэн сайхан юндан гөөгөө маань ертөнцид мэдлээд ердөө 9 сар хүрч байгаа. Царайлаг, нуруулаг, өхөөрдөм, хөөрхөн, хамгийн гойхон хөөрхөн хүүг маань бийгээ гэж өхөөрдөн дуудалдаг гинэ. Хүсэл бүхнийг биелүүлж ирсэн хөөрхөн сэцэн бэлэг дуу маань аав ээжидээ амин эрдэнэ ах эгчтэй, нандин эрдэнэ хорвоо дэлхийн хосгүй эрдэнэ их болсон Монгол улсынхаа нэрийг дэлхийн навцнаа цорайтуулах ирээдүйн авраг эрдэнэ хүү байлаа. Машинаар тоглоно, маасайдл инээн өргөө гэртээ хайр засруулан байдаг хөөрхөн царайлаг юндангөөгөө сүү тарган дуртай сөрхийн мундаг эдэндээ бантангаас хизээж буцдаггүй. Монгол ирхэн болсон хань махсаг гэж чихтэйхэн 74 өндрийг данайтал суугаад зулгаан шүү дээ. Ирээдүйд мянган хүнийг урт наслуулж удаан жаргуулсан
мундаг мис заслын доктор профессор дэлхийд алдартай эмч залуу болно. Ингээд хамгийн сүүлийн хөөрхөн баян хотоодоо алдаршуулан магтандуудъя. Ижи аавынхаа үүр дээр эрхэмсэг гэгч нь унтаж байгаа. Энэ жилийн баян хотоод ч эх жилийн төрөө магнаа. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай, жаргалтай, баяртай, баясгалантай, авхаалчтай, самбаатай, хамгийн царайлаг, хамгийн намблаг, хамгийн дөлгөөн, хамгийн хөөрхөн оролцогч бол Тэмүүжин авахтай ивэл эрдэнэ дуу маань нэлээ. Олноос онцгой бусдаас буцгаа олны дунд мэд гэлэлцэж бусдын дунд бурхан мэд бомбайсан хамгийн амгалан хамгийн тайван оролцогч ивэл эрдэнэ маань ертөнцөд мэдлээд ердөө 9 сар 17 хонож байгаа. Жирвээсэн хөмсгтэй жимсэн улаан уруултай чихтэй янзын сайхан хүү байла. Хүслийг биелүүлэгч ивэл гэж хөөрхөн хүүгээ инхрийлэн дуудаа. Хүслийг биелүүлэгч хөөрхөн ивэл маань 2026 оны гал морь жилийн мартын 8 буюу ээжүүдийн баярт зориулсан энэхэн дугаарт маань хамгийн гоёхан ханхуугаар шалгарсан хайр татам хөөрхөн оролцогч байла. Машинаар тоглоно, маасэтэл инээн зүгээр ир суухгүй зүлгэж арчиж унгаж басгаж олон зүйлийг амжуулж яадаг ондгор дөлгөөхөн хөөрхөн оролцогчтой. Ногооны цутангаа нам суугаад иднэ. Олон зүйлийг амжуулдаг ондгорхон, бандгорхон, дөлгөөхөн, царайлаг, мираалаг, нуруулаг хөөрхөн дөө маань үндэсний бөхөөрөө барилдана. Найранд 10 дуутай, наадамд 10 даваатай, төмнөөс төгөлдөр олноос онцгой царайлаг, мираалаг, нуруулаг их авраг, далай дайн дархан авраг бүх болно. Хүсэл бүхэн нь биелэх болтугай. Зүүд найранда өнөгчлөн унтаж байгаа зүүргийн хөөрхөн баян хотоод ямаа хүсэл бүхэн нь биелгээ. Хөөрхөн хүүдээ аз жаргалын дэдийг хүсэн өрөөё. Хорвогийн хамгийн жаахан, хамгийн хөөрхөн тамирчдын маань 2 дахь тэмцээн хөл гарынхаа хурдыг шалгасан мөлхөө уралдаанаар үргэлжилж байна. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнер маань их мундаг оролцогчд байлаа. За ингээд эхний 6 тамирчдаас маань хамгийн түрүүнд Нэргүү Атар авахтай Ананд дуу маань бусдыгаа хөшөөчлөөд бузгай мундаг гараанасаа гарлаа. Авторалын мөлхөө уралдаанда анд олон найзуудыгаа хөшөөчилж алтан медалаар ингрээ милааж Азийн мөвлөг сугалсан азтай супермен, одтой супермен, авьяаслаг шилдэг бүжигчин супермен, дэндүү хөөрхөн дэгжин ханхуу, дэлхийд нэрэл трансрэтодох сайхан залуу, Нэргүү Атрын Ананд дуу маань 1-р байранд мундаг гэгчин ороод ирлээ. За 2-3 дугаар байранд маань баруун зүүн жигүүрээр байдгаараа хурдлан яваа 2 хөөрхөн тамирчин бол буян тогтох авахтай ухаан заяа, амар сайхан авахтай алтан учир нар маань байлаа. За ингээд баруун жигүүрээр байдгаараа хурдлан яваа охин бол хөгжил хөөрийн дээд болсон хөөрхөн бяцхан хөгжилтэй мис буян тогтохын ухаан заяа буюу хөгжилтэй хөөрхөн царайлаг бяцхан мис маань шижгэнтэл тавхаад ирж явнаа. За баруун жигүүрээр байдгаараа хурдлаад ороод ирлээ. За зүүн жигүүрээр хурдалж байгаа зөөргөө мундаг оролцогч бол Ирээн Батбалагтай элч хүчний хаан болсон амар сайхан авахтай алтан учир дуу маань байлаа. Ирээн Батбалагтай эргэр нүдтэй эрчтэй хүчтэй энэ удаагийн дугаарын маань үнэхэрийн хөөрхөн үзэсгэлэн төгөлдөр ханхуу алдрыг авсан. Эрч хүчний хаан Ирээн Батбалагтай эргэр хүү 3 дугаар байранд ороод ирлээ. Энэ л хүү бол амар сайхны алтан учир маань байлаа. За энэ хоёрын араас 4-р байранд Далахчуугийн Нандин Эрдэнэ дуу маань орж ирж байна. Далахчуугийн Нандин Эрдэнэ, Нандин Эрдэнэ дуу маань энэ удаагийн дугаарт оролцож байгаа 11 тамирчдаас маань хамгийн царайлаг, хамгийн дэгжин, хамгийн гоо охин маань байлаа. За ингээд дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд нэрэл трансрэтодох гоохон өргөмжлийг авсан хөөрхөн царайлаг охин Нандин Эрдэнэ маань божгонтол мөлхөлсөөр 4-р байранд ороод ирлээ. Нандин Эрдэнэ дүүдээ баяр хүргье. Хөөрхөн Нандин Эрдэнэ араас 5-р байранд баяр сайхан авахтай сод эрхэс дуу маань орж ирж байна. Хөөрхөн сод эрхэс маань хамгийн гой бужиглаж шилдэг бужигч нээр шалгарч авьяаслаг царайлаг өхөөрдөм хөөрхөн ханхуу өргөмжлийг авсан энэ удаагийн дугаарыг маань хамгийн жаахан хамгийн хөөрхөн оролцогчдын маань нэг байлаа. За ингээд сод эрхэс дуу маань айргийн 5 дараад ирлээ. Баяр хүргье.
За 6 дугаар байранд даваад ирж авахтай чойж амцдуу маань орж ирлээ. Үсээ 2 баасан өхөөрдөм хөөрхөн оролцогч бол чойж амцдуу маань байлаа. За царайлаг, мираалаг, нуруулаг, тэнгэрлэг, хямрлаг, чойж амцдуу маань царайлаг, мираалаг, нуруулаг, юндан гөөгөө сайхан залуу ургамчлыг авсан үнэхэрийн хөөрхөн өхөөрдөм оролцогч байлаа. Хөөрхөн дуу маань бандайт линээсээр пог мөлхөлсээр мондог их чин нараад ирлээ. Ирээдүйн их авраг даваад иржин чэйж амц дуу маань 6 дугаар байранд ирлээ. Баяр хүргье. За ингээд 2 дугаарын хөөрхөн тамирчдыг маань хушуучлаад гам баярын инх хүслэн дуу маань гараанаас гараад барины зүг гайхалтай гिचн хурлан тавьж явна да. 2026 оны 3 дугаар сарын 8-ны ээжүүдийн баярын өдөр инх хүслэн дуу маань ээждээ алтан медалаар ингрэм мэлаж бүх тэмцээндээ бусдыгаа хушуучилж мундаг сайхан бэлэг барьж ээжийг баярлуулсан эрхэмсэг нандин хүү бол инх хүслэн дуу маань ялаа. За алтан медалаар ингрэм мэлаж авраг джентльменээр тадарч авхаалчтай сэргэлэн ханхуу алдрыг авсан инх хүслэн дуу маань эрч хүчтэйгээр нэглэж байна. Түүний араас 2 дугаар байранд Тэмүүжин авахтай Эвэл Эрдэнэ дуу маань орж ирж байна. Гайхалтай хөөрхөн ганган ханхуу гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрэ тулах сайхан залуу. Алнаас онцгой бусдаас бузгай Эвэл Эрдэнэ дуу маань үнэхэрийн хөөрхөн оролцогч байлаа. Царайлгийн туйл цагийг эзлэх ирээдүйн их авраг. Энэ удаагийн дугаарын маань эрчтэй хүчтэй оролцогч Тэмүүжингийн Эвэл Эрдэнэ тентэр тонтор мөлхөлсөөр 2 дугаар байранд орлоо. Баяр хүргье. За 3 дугаар байранд маань Бат сайхан авагтай цэцэн бэлэг дуу маань орж иж байна. Цэцэг ичэм царайлаг төрсөн цэвэрхэн хөөрхөн цэцэн бэлэг авраг маань энэ удаагийн дугаарын маань игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуугаар шалгарсан эрч хүчний хаан байлаа. За яста мундаг мөлхөлсөөр 3 дугаар байранд ороод ирлээ. За ингээд 4 дугаар байранд маань баяр жаргал авахтай Годэл маань орж ирж байна. Баяр жаргалын Годэл энэ удаагийн дугаарын маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн оролцогчдын маань нэг гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр алдран цэрэдэлэх гогноор шалгарсан баяр жаргалын Годэл охин маань 4 дугаар байранд 40 тавхад ороод ирлээ. За айргийн 5-д гам баярын Сондөр дуу маань орж ирж байна. Хамгийн гоё нүдтэй, хамгийн хөөрхөн оролцогч энэ жилийн Баян хотоодч ирэх жилийн Түрүү магнэ. Ижийтэйгээ, имээтэйгээ алгнуудаа тармалзуулаад л ангайтл инээгээд сууж байна. Алан хөөрхөн огтоос маань хамгийн гоё нүдтэй, хамгийн хөөрхөн оролцогчоор шалгарч алгнуудан үзэгслэнгоо мис сэргэмжлийг авсан аав ээжийн амин хайр алгнуудан хөөрхөн гүнж энэ жилийн Баян хотоод ирэх жилийн Түрүү магнада дараагийнхаа тэмцээн уралдаанд амжилттай оролцохыг хүсэн өрөөж байна. За ингээд Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань 3 дахь тэмцээн Азийн бөмбөлөг суглах тэмцээнээр үргэлжилдэг. За ингээд энэ удаагийн дугаарт оролцсон игдүүтэй хөөрхөн донор маань эх орны маань 408 цогцоос хүрэлцэн ирж амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхлэж байгаа алдрайхан бяцхан хөөрхөн тамирчид байгаа. 2026 оны гал морь жилийн 3 сарын 8 буюу ээжүүдийн баярын өдөр эрхэм нандин хөөрхөн донор маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байгаа илээ. Уралдлаа, мөлхлөө, азан одоо үзэхэд бэлэн болоод байна. Ингээд ямар азтай аавын хүү ээжийн охин азынхаа бөмбөлгийг суулгах нь вэ? Харцгаая. Хүний амьдралд азууд гэж өдөр болгон тохиогоод байдгүй. Мэдээж энэ өдөр ямар азтай аавын хүү ээжийн охин азийн бөмбөлгөө атгах нь вэ? За ингээд 11 тамирчдаас маань азийн бөмбөлгийг хамгийн түрүүнд Нэргүү Баатар авахтай Ананд дуу маань атгachж байна. Азад нь алгандаа гэсэн азтай супермен, оттой супермен, авьяаслаг шилдэг божигчин супермен авторалын бүлгөөрөлдөндөө бүх тэмцээндээ бусдыгаа хөшөөжилсэн лозгай мундаг супермен Нэргүү Баатарын Ананд дүүдээ амьдралынхаа турш азтай, одтой, авьяастай, бэлэгтэй, авхаалчтай самбаатай явж Олимп төв дэлхийн
Авраг болохын одтой хямартай сайхан гэрүүлийг ондгорхон бондгорхон хүүдээ өөдөөд нь өргөн дэвшүүлье. Уралдаж мөлхөж азаа удсан ухаантай сэргэлэн цаваа төрсөн дүүрийн маань дараагийн тэмцээн бүжгийн тэмцээнээр үргэлжилдэг байгаа. Энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнер маань их гоё бүжгэлдэг сэргэлэн цаваа авхаалчтай авьяастай мундаг оролцогчд байлаа. Ингээд энэ удаагийн дугаарт маань гам баярын инх хүслэн баяр сайхны сод эрхэс амар сайхны алтан очир буян дагтхын ухаан заяа даваа дэржийн чойж амц далах жуйн нандин эрдэн нэргүү атрын ананд гам баярын сондор гам баярын инх хүслэн Тэмүүжингийн эвэл эрдэн баяр жаргалын гоодэл бат сайхны цэцэн бэлэг гэсэн 11 тамирчид маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байгаа. За ингээд бицхан хөөрхөн дүүнер маань маш гоё бүжиглэж авьяас бэлгэн үзүүлсэн байгаа. 11 тамирчдаас маань хамгийн гоё бүжиглэж шилдгийн шилдэг бүжигчнэр шалгарсан 2 хөөрхөн тамирчид маань байгаа. Баяр сайхны сод эрхэс нэргүү атрын ананд нар маань байлаа. Цаг хугацаа харавсан сумшиг өнгөрнөө. 10 20 30 жилийн дараа аав шигээ ээж шигээ болсон хойно хүүхдүүд маань инээл нэвтрүүлгээ үзээд хөөр баяслаар ялхан байх болно. За ингээд 23 жилийн турш Манцуутай бяцхан тамирчид маань манай нэвтрүүлэгт маш амжилттай оролцож байгаа үлээ. За ингээд 100 мянган тамирчдын маань нэгэхэн хэсэг болсон 2026 оны гал морь жилийн 3 сарын 8-нд ээжүүдтэй бэлэг барин оролцож байгаа ихний бяцхан хүүхдүүд маань амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай инээл өдөр манай нэвтрүүлгээс эхлээд үүгээр өндөрлөж байна. Ингээд энэ удаагийн дугаард оролцсон игдүүтэй хөөрхөн дүүнартаа төрдөө хэрэгтэй түмэндэн алдартай олон доон тустай онц мундаг хүүхдүүд болоорой. Тэр дэлхийд нэр алдран цэрэгдсэн тамирчид динж хотел барилдаг хөгчүүд үзэгслэн монголжингоо охид уйлан дуран үгэн цэцэн олон алдартангууд эндээс л төрөх болтугай гэсэн хамгийн сайхан өрөөлөөр энэ удаагийн дугаараа өндөрлөж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай үзэгчдээ баяртай. Эрхэм хүндэт аав ээжүүдээ, игдүүтэй хөөрхөн өрсүүдээ, Улаанбаатар хоттой төдийгүй Монгол улстай хамгийн том, хамгийн цэвэрхэн, хамгийн дохтой, хамгийн сайхан тоглоомын төв үү таалгаа нэгэд байна. 3-4 дугаар хороолол Apex их дэлгүүрийн 5 давхурт My Little Pony тоглоомын төвөө. Хүүхэд бүрийн хөсөн хүлээсэн цэвэрхэн дохтой, цэмцгэр том олон төрлийн тоглоомнуудтай юм байна. Саад давах тоглоомнууд, сагас волейбол, хөл бөмбөгнүүд, уралдах машин, үсэрдэг жамп, Монгол гэр, модон морь гэд янзын олон тоглоомнуудтай үнэхээр гоё тоглоомын төв байна. Зориулалтын хүүхдийн найлтай, зогсоол талбай үнэхээр ихтэй юм бэ шүү. Өдөр бүр 11-с 20 цаг хүртэл үүд хаалган нээлттэй My Little Pony тоглоомын төв хөөрхөн өрсөдөө уран залж байна.
2026-ны гал морь жилийн Мартин 8-ны баярын энхэн дугаарт маань бэлхэн амжилт гаргаж Азийн мөнгөлөг сугалсан азтай хүү авьяаслаг шилдэг бүжигчин автаралын бүлхөөрөл дандаа талын найзуудаа шилжилж алтан медалаар ингрэмэлж авраг ханхүү дэндүү хөөрхөн дэгжин джентльмен дэлхийд алдарших сайхан залуугаар шалгарч Мартин 8-ны баярын өнөөдөр ижидэн бэлхэн сайхан бэлэг барьж байгаа Нэргүү Адрын анантуудэ бэлэг медалуудын хамт гардууллаа. Баяр хүргэе. 2026-ны 3 сарын 8-ны ээжүүдийн баярын энхэн өдөр эрчтэй, хүчтэй, авхаалжтай, самбаатай хөөрхөн оролцогч анд олон найзуудаа автаралын бүлхөөрөл дандаа хөшөөжилж алтан медалаар ингрэмэлж байгаа. Авраг джентльмен, авхаалжтай сэргэлэн ханхүү ган баярын их хүслэндүүдээ алтан медаль бэлгийн хамт гардуулж байна. Авраг джентльмен, авхаалжтай сэргэлэн ханхүү ган баярын их хүслэн баяр хүргэе. Амьдралынхаа анхны тэмцээн уралдааныг амжилт сайтай эхэлсэн аавын мундаг хүү авьяаслаг шилдэг бүжигчин баяр сайхан авагтай сад эрхэстүү маань авьяаслаг царайлаг өхөөрдөм хөөрхөн ханхүүгээр шалгарлаа. Шилдэг бүжигчин баяр сайхны сад эрхэс баяр хүргэе. Авийн олон мамунараас авхаалт самбаах хурд хүчээрээ 3 дугаар байранд орж хүрэл медалаар ингрэмэлсэн эрч хүчний хаан болсон хөө. Энэ удаагийн дугаарын маань үнэхээр хөөрхөн үзэгслэн төгөлдөр хаан хөө. Амар сайхны алтан очир хүүдээ хүрэл медаль бэлгийн хамт гардуулж байна. Үнэхээр хөөрхөн үзэгслэн төгөлдөр хаан хөө. Амар сайхны алтан очир баяр хүргэе. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань Мартин 8-ны баярын энхэн дугаарын маань хамгийн жаахан, хамгийн хөөрхөн оролцогч гайхалтай хөөрхөн ганган мис гадаа дотоодоор аялаж нэр транслэтэдэггүй охноор баяр жаргалын гооделдүү маань шалгарч байна. Гайхалтай хөөрхөн ганган мис баяр жаргалын гоодел баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань хамгийн царайлаг, хамгийн хөөрхөн оролцогч төрсөн байдлаа зурсан мэт гайхалтай хөөрхөн хөө мундаг тамирчин Тэмүүжин овогтой ивэл эрдэнэ дүү маань гайхалтай хөөрхөн ганган ханхүү гадаа дотоодоор аялаж нэр транслэт болох сайхан залуугаар шалгарч хүрэл медалаар ингрэмэлж байна. Тэмүүжингийн ивэл эрдэнэ гайхалтай хөөрхөн ганган ханхүү гадаа дотоодоор аялаж нэр транслэт болох сайхан залуу баяр хүргэе. Энэ удаагийн дугаарын маань хамгийн царайлаг, хамгийн мирадаг, хамгийн нуруудаг, хамгийн хөөрхөн оролцогч царайлаг, мирадаг, нуруудаг юндангөөгөө сайхан залуугаар шалгарч байгаа. Даваа дэрж авахтай чойж амцхүүдээ бэлгийн гардуулж байна. Хүрэл медалийн эзэн царайлаг, мирадаг, нуруудаг юндангөөгөө сайхан залуу даваа дэржийн чойж амц баяр хүргэе. 2026-ны 3 дугаар сарын 8-ны баярын энхэн дугаарт маань бэлхэн амжилт гаргасан хамгийн хөгжилтэй, хамгийн хөөртэй, хамгийн баяртай баясгалантай оролцогч Бат буян тогтох овогтой ухаан заяа охин маань хөгжилтэй, хөөрхөн, царайлаг бяцхан мис охиноор шалгарч байна. Тэнгэрлэг нэгэн гэр бүлийн азтай жаргалтай, баяртай, баясгалантай, хөгжилтэй, хөөртэй, хөөрхөн мис буян тогтохын ухаан заяа баяр хүргэе. Манцуутай тамирчин нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт оролцсон эгдүүдийн хөөрхөн хүүхдүүдээс маань хамгийн ганган, хамгийн дэгжин, хамгийн царайлаг, хамгийн нуруудаг оролцогч талагч үеийн нандин эрдэнэ дүү маань дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд нэр транслэт болох гоохноор шалгарч хүрэл медалаар ингрэмэлж байна. Талагч үеийн нандин эрдэнэ дэндүү хөөрхөн дэгжин мис дэлхийд алдарших гоохн баяр хүргэе. Азтай, жаргалтай, хөгжилтэй, хөөртэй
сайхан гэр бүлийн игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльменээр шалгарч энэ удаагийн дугаарыг маань хамгийн хөөрхөн ханхуугаар тодорч хүрэл медалаар ингрэмлэж байгаа Бат сайхны цэцэн бэлэгхүүдээ бэлэг медалийн хамт гардуулж байна. Тэнгэрлэг сайхан гэр бүлийн азтай жаргалтай баяртай баясгалантай игдүүтэй хөөрхөн эрхэмсэг джентльмен ирээдүйн сайхан залуудаа баяр хүргэе. Энэ удаагийн дугаарыг маань хамгийн гоё нүдтэй, хамгийн хөөрхөн оролцогч, алга нүдтэй үзэгслэнгоо, монголжингоо мис охиноор шалгарч байгаа Ган баяр овогтэй Сандар охиндоо бэлэг медалийн хамт гардуулж байна. Алга нүдтэй үзэгслэнгоо мис охин Ган баярын Сандар баяр хүргэе. Эрхэм хүндэт үзэгчдээ 2026 оны гал морь жилийн 3 сарын 8 буюу ээжүүдийн баярт зориулсан тусгай дугаар маань үүгээр өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарт маань эх орны маань 4 зүг 8 зогсоос игдүүтэй хөөрхөн тамирчид маань хүрэлцэн ирж амьдралынхаа тэмцээн уралдааныг амжилт сайтай манай нэвтрүүлгээс эхлэж байна. 10 хавар харавсан сумшиг өнгөрөхөд алдрай жаахан дүүнэр маань сөрөгчөд олсон байна. 20 зуныг отоход хонгор жаахан дүүнэр маань аюутан болцгоосон байна. Нэг л мэтгэд 30 намартай залгаж нэр алдрон цорой тусан залуус олцгоон эсгэрэн шугах 40 өглөөг өнгөрөхөд эх орондоо хийг хийж үдээж гисэн эрдэмтэй намтай залуу сайцгаана тэр цаг дүүнэр минь та нар нэвтрүүлгээ үзээд хэсгэл үгүй инээд алдаж хонгорхон бяцхан насаан дөрсөж хөөхрөн инээж баясгах болно. Үлгээд багтдаг жаахан дүүнэр маань том болсон ч өн хойчод маань цотой бяцхан тамирчид маань үргэлжилсээр байх болно.